Сайн байцгаана уу хүндэвлэгчтэй. Өнөөдөр бид химэл оюун ухаан, Монголын мэдээллийн технологийн хөгжлийн тухай, тэрний дотор шинээр бий болж байгаа компаниуд мөн зарим бүтээгдэхүүний тухай, дэлхийд гарах боломжийн тухай ярилцах гэж байна. За энэ манай ярилцахад IC Candle гэж компаниг үүсгэн байгуулагч Отхон Пүрвийн төвшин оролцож байна. Отхон Пүрвийн төвшин IC Candle компани үүсгэн байгуулагч. Беларусь Оросын их сургуулийг бакалавр зэрэгтээ төгссөн. Mobicom корпорацид шийдлийн архитектор, X-Meta компанид технологийн хэлтсийн дарга, Rio Tinto Монгол компанид хэмэл оюун ухааны мэргэжилтнээр тус ажиллаж байсан. MOT Forex брокеринг компани технологийн хэлтсийн захирал IC Candle компаниг үүсгэн байгуулагч. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотгон доторх үйлчлэгийг зогслоосон King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? За сайн байна уу. IC Candle гэж нэртэй тийм. Монголоор бол би лаг харж байна, би гэрлийг харж байна гэсэн нэртэй. Ийм сонин нэртэй ийм компаниг та үүсгэн байгуулсан. Тэгээ энэ компани бүтээгдэхүүн чинь дэлхийн хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүст бас онцгой хэрэг болохоор тэгээд энийг та одоо ингээд гадаад бас явсварталж байгаа бүтээгдэхүүн чинь бэлэн байгаа. Тэгэхээр юуны өмнө одоо энэ бүтээгдэхүүн гол бүтээгдэхүүн ч одоо яг юу хийдэг, ямар одоо үйлчлэгээ үзүүлж чаддгийм бэ гэдгийг ихлэ ярья. За ойлголоо. Юуны дөрөнд нэвтрүүлэгтээ оролцуулж байгаа танд баярлалаа. За манай IC Candle гэдэг бүтээгдэхүүн болохоор яг таны хэлсэнчлэн IC Candle буюу Candle гэдэг нь мэдээж одоо хөрөнгө оруулалтын салбарт ажилладаг бүх хүмүүс мэдж байгаа. Энэ бол нөгөө Japanese Candlestick гэдэг нөгөө чарт харагддаг. Одоо үнийн хөдөлгөөнийг харагдуулдаг тийм чартын төрөл гэдэг те. За тэгэхээр яг бүтээгдэхүүний нэрний өөрийнх нь хэлж байгаачлан манай бүтээгдэхүүн яг тэр одоо энэ хөрөнгө оруулалтын одоо салбарын арилжааны энэ бүтээгдэхүүнүүдийн бүх цаг үеийн датаг ашиглан анализ хийдэг. Тэрэн дээр одоо хүмүүст одоо энэ арилжаа хийж байгаа болон бусад энэ хөрөнгө оруулалтын салбарт арилжаж байгаа хүмүүст одоо юм одоо аналитикийн мэдээлэл өгдөг тийм төл байгаа. Та ингэж хэлж штэ бүх цаг үеийн гэж. Тэгээд тэр яг тэр үнийн хөдөлгөөний тухай бид ярихдаа бүх төрлийн үн цасны тухай ярьж штэ. Бондын тухай, хувь цааны тухай, CD одоо буцааж авч өгөх тэр худалдаж авсан гэрчлэгийн тэр. Тэгэхээр эн чинь санхүүгийн зах зээл дээр дэлхийн санхүүгийн зах зээл асар том зах зээл. Хэдэн том төвүүд байгаа хөрөнгөний биржүүд мөн онлайн хийгдэж байгаа. Тэгэхээр баг нэг тэр бомон шуй онлайн үйлчлэгтэй холбоотой байгаа. Тэгэхээр энэ хүмүүс тухайн үнд цаасны тухай юм уу тодорхой үнд цааснуудын тухай олон цааснуудын тухай бүх цаг үеийн мэдээллийг харна гэдэг нь бүр хөрөнгөний бирж байгуулагдсанаас хойш юм уу эсвэл яг одоо энэ 20-д онд бол тийм боломж байгаагүй баг. Хэдэн оноос эхэлж тийм мэдээллийн датабейс үүссэн байд. За мэдээллийн датабейс бол яг одоо юу гэдэг яг хэдэн оноос үүссэн гэс илүү одоо хүмүүсийн одоо манай бүтээгдэхүүний хувьд хүмүүсийн илүү нөгөө түгээмэл арилждаг одоо ийм хослолууд одоо CFD гэж ярьдаг. Илүү ийм ханшийн хөдөлгөөн өндөр мөн бас сток те одоо ийм хамгийн түгээмэл хүмүүсийн арилждаг сток зэрэг төлөвүүдийн сүүлийн 20 гаруй жилийн. Яг нь энэ нь бол юу гэдэг тухайн үед 20 гаруй жилийн өмнө одоо болгон хүн болгонд ингээд утсан дээр нь тэрийг шууд арилжах тийм боломж тухайн үед бол байгаагүй те. Харин одоо ингээд болсноос одоо хүн болгон утсан дээрээ эсвэл компьютер дээрээ тэрийг хүртээмжтэйгээр арилждаг болсон цаг хугацаанаас хойших датаг ярьж байгаа. Тэр нь бол ойролцоогоор 20 гаруй жилийн. За энэ зүүн юм байна. Тийм энэ зүүн хэлсэн гэж бод. Тэгэхээр энэ дотор нөгөө commodities буюу алтан мөнгө тэр бусад юм зүйлүүд орох уу?
орж байгаа. Энэ дунд одоо CFD гэж ярьдаг. Одоо яг энэ салбарын хэллэгээр энэ нь болохоор contract for difference гэсэн утгатай. За энэ нь одоо жишээлбэл хүмүүсийн хамгийн их арилждаг хослол бол одоо жишээ нь CFD-н дээр бол алт байгаа тий. Алт одоо мөнгө тий. Мөн одоо forex-ийн хослолууд тий. Одоо USD, JPY ч юм уу тий. Одоо Америкийн доллар болон одоо Японы йен ч юм уу. Энэ forex-ийн хослолууд энэ бол одоо хүмүүсийн хамгийн их одоо арилждаг одоо юм хамгийн их одоо савлгаа өндөр. Савлгаа өндөр байхаар яах вэ гэхээр хүмүүс илүү арилжах боломж үүснэ тий. Хувьцаа, эсвэл бонд ч юм уу тэрэн дээр бол илүү нөгөө савлгаа бага учраас илүү хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тал дээр тэрийг илүү сонгодог бол CFD төрлийн арилжаач бол илүү нөгөө богино үед арилжах тэр боломжоор илүү. Тэр бүх энэ хөрөнгийн зах зээлээр тоглогч хүмүүсийг хоёр хувааж байгаа тий. Богино хугацааны тоглогч, урт хугацааны тоглогч. Чи Warren Buffett урт хугацааны тоглогч тий. Богино хугацааны буюу өдөр төгөр болж байгаа ялангуяа commodity алт мөнгөний үн бай, платинумын үн бай. За мөн одоо энэ янз бүрийн ханшны зөрүүнүүд байна тийм ээ. Тэгээ одоо энэ дайн байлдан янз бүрийн болох тусам миний савлгаа нэмэгдээд тэгээд ингээ хүмүүс нөгөө савлгаан дээр нь ажиллах те бага хямдар аваад үнэтэй зарах тэр асар их олон хүсэл тийм эрүү мэлзэл олон 100 сая хүнд байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст таны энэ бүтээгдэхүүн чинь одоо яг юу харуулах юм? Тухайн одоо жишээлбэл 15 жилийн өмнө яг юу болсон бэ гэдгийг яг адилхан юм харуулах юм уу? Одоо би тийм трейдер гэж бодъё л доо. Надад юу гэх юм. За, ерөнхийдөө бол одоо тэр арилжаачдын дунд бол юу гэдэг нь те арилжаа хийж байгаа. Яг саяны одоо хөрөнгөний зах зээнд арилжаа хийж байгаа хүмүүсийн дунд бол туршлагатай арилжаач, шинэ арилжаач те ингээд хүн болгоо өөр өөр ингэсэн стратегтэй байдаг те. Туршлагатай арилжаач буюу хамгийн сайн амжилттай байгаа арилжаачд яадаг вэ гэхээр тэр одоо ханшийн мэдээлэл, тэр чартыг маш удаан ингээ харцсан, тэрийг байн өдөр болгон хардаг, маш их цаг зарцуулсан, full time байдлаар тэн дээр ажиллаж иж маш сайн арилжаа амжилттай хийж байгаа те. Тэр нь ямар учиртай гэхээр одоо хөдөлгөөн ямар нэгэн байдлаар ингээд гараад ирлээ гэхэд тэрийг одоо хичнээн жил харцсан учраас за энэ хөдөлгөөн явахаараа ерөөдөө энэний араас иймэрхүү хөдөлгөөн гарч ирэх тохиолдол нь байдаг шүү. Би урд нь яг ингэж ярилцж байсан шүү гэдэг тэр туршлага бол шинэ арилжаач болон одоо юу гэдэг зүгээр одоо юм туршлагатай арилжаач, амжилттай арилжаач хоёрын хоорондын ялгаа байгаа байхгүй. За манай бүтээгдэхүүний хувьд яаж нэхэр за жишээ нь та ингээд яг одоо болж байгаа алтан дээр болж байгаа хөдөлгөөнийг та яг одоо манай бүтээгдэхүүнийг ашиглаад ингээд анализ хийх юм бол яах вэ гэхээр яг энэ одоо болж байгаа энэ ханшийн хөдөлгөөнийг түүхэн цаг үед хизээ яг ийм ханшийн хөдөлгөөнүүд болж ирсэн. Тэр ханшийн хөдөлгөөнүүд болоход ямар хүчин зүйлүүд нөлөөлж ирсэн. Тэр түүхэн цаг үеэрээ адилхан хөдөлгөөнүүд гарч ирэхэд ханш араас нь ямархуу байдлаар хөдөлж ирсэн. Одоо тэр зэрэг одоо юм институтны төвшний анализ гэж ярьдаг л да. Тэгэхээр candle гэдэг одоо ингээд экран дээр харахад нэг ийм зарим нь намхан, зарим нь өндөр, зарим нь намхан гэдэг тэ зөрөө мөрөөнөөс ахуулаад ингээ байж итэл за харагдлаа гэж бодъё тий. Одоо жишээл тэр мэддэггүй туршлагагүй хоёр хүний ялгааг алга болгож шүү дээ. Яг туршлагагүй хүн тэр туршлагатай хүн шиг яг ийм тохиолдолд хизээ болсон байх гэдгийг харах нь шүү дээ. Гайхамшигтай боломжтой хүнд өгж байна тий. Тэгмэгц тэрийг ингээ хармагц тэгээ таны энэ юу бий болгосон бүтээгдэхүүн чинь яг ямар түүхэн historic circumstances гэдэг юм. Яг түүхэн цаг үеийнх нь хөдөлгөөнүүд юу байсан бэ гэдгийг яаж харах юм дор нь байх юм уу? Яаж хардгийг тэрийг? За тэрийг яг яаж харж ийн гэхээр мэдээж энэ дэр бол бид нэр одоо энэ санхүүгийн зах зээл ялангуяа хөрөнгө оруулалтын салбар бол яг эхэлж орж ирж байгаа хүмүүст бол маш комплекс буюу маш юм одоо ойлгоход хэцүү. Тэгэхээр үүдээ манай одоо багийнхаа одоо илүү энийг маш одоо юу гэдэг тэр хүмүүст илүү ойлгомжтой яаж одоо юу гэдэг маш амархан тийм комплекс юмнуудыг эхний одоо дөнгөж орж ирж байгаа үедээ тэр комплекс мэдээллүүдийг одоо тэр болгон гэж ухаж уншна гэдэг чинь маш их цаг авна шүү дээ. Тэгэхгүйгээр яаж хамгийн түрүүнд ийм хамгийн энгийн анализ авч болох вэ гэдэг тал дээр маш их ажилласан л та. За жишээ нь одоо би танд яаж гарч иж юм гэхээр юу гэдэг ингээд нэг арилжааны одоо ертөнцид ярьдаг хамгийн түгээмэл юм candle-ийн паттернууд гэж байдаг. Одоо ханшийн хөдөлгөөнүүд гэж байдаг. Жишээ нь одоо юу гэдэг bull flag
гэдэг одоо паттерн байлаа гэж бодъё те. Тэр нь яаж байгаа гэхээр ерөнхийдөө бол ханш одоо дээшээ өсөх гэж байгаа шүү гэдгийг илтгэж байгаа одоо юм паттерн байлаа гэж бодъё те. Тэгвэл яадаг гэхээр яг тэр паттерныг манай дээр одоо байгаа хэрэглэгч одоо юу гэдэг яг энэ сүлийн одоо энэ одоо юу гэдэг өөр ямар хослол дээр хизээ яаж яг энэ паттерн гарч ирсэн бэ гэж хайлтыг хийх юм бол яг одоо юу гэдэг 2013 онд энэ хөдөлгөөн ингэж гарч ирсэн байна. 14 онд ингэж гарч ирсэн байна. Шалтгаан тийм байсан. 6 онд тэгж гарч ирсэн байна гэд бүгдийг гаргаж ирээд тэр гаргаж ирсэн бүх ресалтаа нийлүүлж агаад манай яг нөгөө нэг одоо костюм бидний өөрсдийн гаргаж ирсэн модель маань тэн дээр анализ хийгээд хүнд яг инсайт өгөх юм. Инсайт буюу одоо яг тэр зах зээлийн одоо юм overview буюу одоо зах зээлийн нөхцөл байдлыг болон тухайн үеийн зах зээлийнх нь тий одоо түүхэн тэр одоо датаг ашиглаад энэ ерөнхийдөө түүхээрээ ингэж хөдөлж исэн байх шүү. Буюу тухайн одоо трейдер тий урдчлан хийж predict гэж ярьдаг. Тэгээ урдчлан хийхийн онох магадлалыг эрс нэмэгдүүлж байгаа тийм tools хэрэгсэн юм байна шүү. Тий. Гэхдээ энэ дээр нэг ялгаа байгаа. Зах зээл дээр бол одоо юу гэдэг яг нөгөө сигнал гэж ярьдаг те. Одоо шууд одоо юу гэдэг buy арилжаанд ор, одоо sell арилжаанд ор гэдэг төлөвлөд бол маш их байдаг. Гэхдээ тэдний логик нь бол юм black box шиг байдаг. Цаана яг яаж ажиллаад байгаа нь одоо бүх хүнд хаалт одоо юу гэдэг бүх хүнд юм нээлттэй биш. Танахаар болохоор тэр мэдээллийг авч болно. Тий. Одоо яаж байгаа вэ гэхээр тийм сигнал өгдөг төлөвлөд яаж байгаа гэхээр зүгээр л одоо энэ ханшин дээрээс та ор, энэ ханшин дээрээс гарч юм уу те. Тэр гол нь одоо юу гэдэг логиктой юу гэдэг яг юм туршлагатай арилжаач юу тэр чинь яагаад тэгдэг гэдэг нь яагаад тэгдэг гэдэг нь аягүй чухал шүү дээ. Таны бүтээгдэхүүнийг танилцууллаа гэж саяхан Дубай явсан. Дубайд тэр ямар арга хэмжээнд орсон тэнд яг одоо ийм трейдерүүд хөрөнгө оруулалт хийдэг компаниуд таны бүтээгдэхүүнийг аль зэрэг сонирхож. За бидэд бол 2026 оны 2 сарын 12-наас 14-ний өдрүүдэд Дубайд IF Expo гэдэг одоо ерөнхийдөө хөрөнгө оруулалтын салбарын хамгийн том экспо оролцоод ирсэн байна. Тэнд ерөнхийдөө бид нэр IC Candle-ыг танилцуулаад яг салбарынхаа одоо хамгийн том тоглогч нар тэдгээрийн төлөөлөл мөн маш одоо туршлагатай, маш том community-тэй арилжаачдад танилцуулаад ерөнхийдөө тэднээс маш их фидбек авсан байна. Эхний реакшн бол тэдгэр хүмүүсээс ирж байгаа реакшн бол энэ бол одоо энэ санаагаа хаанаас олсон юм бэ гэдэг санаа одоо асуултыг бол маш их авсан. Мөн одоо юу гэдэг яагаад одоо энэ санааг олсон юм бэ гэдэг асуултууд маш их гарч ирсэн. Яагаад ер нь олсон? Та энийг өөрөө чинь санаа юу? Тэгээ энэ бол яг би энэхүү санаан дээр бол ерөнхийдөө ойролцоогоор нэг 4 жил ажиллаж байгаа. Яг санааг нь анх олоод яг энэ санаагаа ер нь хөгжүүлж эхлэе, яг бүтээгдэхүүн болгоё гэдэг санаа бол ерөнхийдөө нэг 4 жил гар болж байгаа. За ерөнхийдөө яагаад энэ санаан дээр хөгжүүлж эхлэх болсон бэ гэхээр анхны санаа бол би өөрөө бас нэг арилжаа хийдэг байсан. Тэгээд илүү нөгөө ингээд өөрөө арилжаа хийхээр миний сэтгэл зүйн хувьд бол арилжаа ерөнхийдөө жоохон тохирохгүй байдаг. Яг гэхээр миний нөгөө өөрийн темпераментэд бол арилжаа ингээд тохирохгүй. Тэгэхээр тэр маань миний арилжаанд аягүй их нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр би мэдээж өөрөө ингээд нөгөө одоо энэ технологийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хүн учраас за энийг ерөөдөө би хатмаач болох хэрэгтэй юм байна. Тэгжээж би тэндээ сэтгэл зүгээ аваад яг цэвэр өөрийнхөө яг логикоор арилж байгаа хийх юм байна гэдэг анхны тэр санаанаас эхэлж явж байгаад тэгээ ерөөдөө би энэ паттерн гэж яриад түрүүн би дурдсан. Тэр паттерныг таньдаг анхны алгоритмууд болон одоо машин learning болон AI модельүүдийг хөгжүүлж явж байгаад тэгээ ерөөдөө за энэ ингээд надад хэрэг болж байгаа юм чинь энэ бол одоо надаас гадна хичнээн хүнд хэрэг болж байгаа юм байна. Тэр би яг энэ төлийг бусад хүмүүстийг санал болгох хэрэгтэй юм байна гэдэг тэр санаа маань бол одоо энэ хөгжүүлж энэ бүтээгдэхүүн санааг нь гаргаад танай компанид хэдэн хүн ажилладаг гинэ. За одоо манай IC Candle гэж компани. Тий, одоо IC Candle бол одоогоор бол ойролцоогоор гадаад болон дотоодын нийлсэн 10-аад хүн ажиллаж байгаа. За ингээд 10-аад хүн ажилласан бүтээсэн энэ IC Candle гэдгийг энэ худалдаа эрхлэгчид, үндэс сасны худалдаа эрхлэгчид энэ ч сони юм байна, хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа юм байна тийм ээ. Тий. За тэгээд одоо яах гэж байгаа вэ дараагийн алхам нь?
За одоо яах гэж байгаа гэхээр саяны нөгөө нэг Дубай дээр бол бид нар илүү нөгөө яг зах зээлийн одоо том тоглогч нартай болон тэдгээр хүмүүсээс фидбек авах, тэдний реакшныг харах те бид нар дээр яг ямархуу яг нийт хэрэгтэй одоо шаардлага хэрэгтэй байна гэдгийг тандах тийм манай soft launch гэж бид нар бол өөрсдөө яриад байгаа. За одоо бол яаж юм гэхээр тэдгээр фидбекүүдээ бид нар аваад бүтээгдэхүүн дээр нэмэлт хөгжүүлэлтүүд хийгээд дараагийн шатны хөрөнгө оруулалтууд маань ороод одоо болохоор 5 сард болох Сингапур улсад болох Finance Magnet гэдэг одоо бас ер нь хөрөнгө оруулалтын салбарын экспо байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын салбар дотроо илүү дундаас дээш түвшний менежерээ оролцдог, менежерүүдийн болон дээшийн хүмүүсээ оролцдог тэр экспонд бид нэр бүтээгдэхүүнийг hard launch хийн гэдэг тийм зорилт. За тэр нь яа гэнэ. За Finance Magnet гэдэг нь бол ерөнхийдөө яг хөрөнгө оруулалтын салбарынхны болдог. Хоорондоо юу гэдэг яг одоо иймэрхүү шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулдаг илүү нөгөө нэг юм дундаас дээд түвшний менежерүүд одоо юм том зах зээлийн тоглогч нарын дундаас дээш түвшний менежерүүд оролцдог тийм одоо экспо байгаа. Мөн тэр экспонд би бас урилгаар нөгөө панел дискшнд оролцож байгаа. Тэн дээр яг ямар сэдвээр бид нэр тэнд одоо хилцэх вэ гэхээр манай салбар буюу одоо энэ одоо CFT-ийн салбар, энэ брокерийн салбарт AI ерөнхийдөө ямар оролцоотой, ямар төвшөнд орж ирээд байгаа юм бэ? Яагаад яг тэр сэдвээр ярихыг бид нэр ингээд сонгосон бэ гэв. Ерөнхийдөө энэ одоо хөрөнгө оруулалтын салбар бол маш одоо юу гэдэг юм хуучинсаг салбар. Яг үгээр мэдээж энэ нөгөө одоо бусад салбарт бол AI маш хурдцтай ингээд ороод тэрийг маш хурдцтай адаптыг явдаг бол хөрөнгө оруулалтын салбар бол илүү эрсдэлтэй юу гэдэг хүн шууд санхүүгийн зөвлөгөө өгөх бол эрсдэлтэй. За одоо юу гэдэг те бусад юм шалтгаануудаас болоод хөрөнгө оруулалтын салбар бол нэлээд хуучинсаг салбар. За яг би нөгөө өмнөх хэлжсэн манай зах зээлийн том тоглогч нар манай бүтээгдэхүүнийг яагаад сонирхсан бэ гэхээр яг энэ хуучинсаг салбарт орж ирж байгаа маш шинэлэг бүтээгдэхүүн байна гэдэг талаараа. Яг үгээр үгдийн бусад юм том тоглогч нарын бүтээгдэхүүнд илүү юм санхүүгийн уламжлалт бүтээгдэхүүнүүд байдаг л та. Тэгвэл манай бүтээгдэхүүний өнгө айс болон тэрний санаа тэн дээр гарч иж байгаа анализ өгж байгаа инсайтууд бол тэр хүмүүст маш юм салбартаа маш шинэлэг санагдсан. Тэгэхээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт өөрөө аавна гэж хүлээж байгаа ер нь хэд хэрэгтэй, яагаад тийм их мөнгө хэрэгтэй? За ерөнхийдөө бол би өөрөө бас асуусан дээ энэ бол нөгөө нэг all time бүх цаг үеийн дата гэдэг одоо ямар хэмжээний дата ярьж байгаа вэ гэдэг бол таны асуултнаа шууд мэдэгдэн л дээ. Бид нар бол ерөнхийдөө яг 20-оос дээш жилийн одоо манай дээр одоо яг оруулсан байгаа бүх одоо арилжааны хэрэгслийн 20-оос дээш жилийн дата гэдэг бол маш их хэмжээний дата. Мэдээж тэдгээр датаг маш найдвартай сорсоос цуглуулах мөн тэрэн дээр тэр маш их хэмжээний датаг одоо анализ хийх, тэр маш их хэмжээний датаг хадгалах зэрэг бол манай технологийн хамгийн том одоо кост бол тэрэн дээр явж байгаа. Тэгэхээр тэр жишээ Bloomberg-ийн том database. Эдгээрээс ингээд датаг ин авч ашиглахын тулд мөнгө төлөх үү? Тэгээ ер нь бол юу гэдэг Bloomberg бол нэг сорс нь. Одоо Bloomberg гэсэн цаанаасаа дахиад нэг өөр сорсоос датануудаа авч цуглуулдаг, агрегейт хийдэг тийм. Тэгмээд бид нэр бол манай компаниуд бол яг тэр ямар нэг юм дамжуулагчаас биш, яг шууд тэр датаг clean feed гэж ярьдаг. Яг тэр raw feed-ээс нь яг тэр датаг анханаас хаанаас гарч байгаа яг тэндээс нь илүү гэрээ. Бүх хөрөнгөний зах зээл дээр байгаа бүх тоглогч нарын дата жишээлбэл Америкийн SEC-д байгаа шүү дээ. Тэгээ тэр чим хуулиараа байх ёстой. Тэгэхээр тэднэрээс та нар датаг нь авлаа гэхэд за Нью-Йоркийн байна, Торонто байна тэгээд тэднэрт мөнгө төлөх үү? Тий, ерөнхийдөө бол одоо юу гэдэг зах зээлийн одоо ханшийн дата бол ерөнхийдөө паблик бичдэг. За юу гэдэг сүүлийн 5 жил 10 жилиг бол хүн пабликаар олоо авч буюу үнэгүй авч болно. Үнэгүй авч болно. 10-аас дээшээ жилийн датаг бас авахд илүү тэр нөгөө хуучны архив дата учраас илүү хүч чармаар шаардна. Мөн тэр дата чинь ингээд ирэхийн тулд тэр датан дээр бас чанар яригдана. Одоо ямар хэмжээний чанартай дата вэ гэдэг. Одоо биднэрт бол ингээд тэр датан дээр тулгуурсан анализ хийж авч бас хамгийн чанартай дата хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол юу гэдэг мэдээж шууд Америк нэгдсэн улсын одоо
стокийн датаг авлаа гэж шууд төрийн байгууллага руу хандахгүй л дээ. Мэдээж яг тэрний дараагийн шатлалын тэр датаг борлуулдаг, тэр датаг тентэн цэврээр хадгалдаг, фид хийдэг компаниудтай гэрээ байгуулаад тэндээс дата авч байгаа гэсэн. За ингээд энэ датануудыг авчлаа. Тэгээд та нар тодорхой эхлээд өөрөө энэ трийгээ цуглуулдаг, боловсруулдаг ийм машин хийжлээ тийм. Дараа нь датагаа авлаа. Тэрийг мөнгө төлж авч байгаа. Тэгээ одоо энэ шиг ингээд цаашаа зарах юм уу? Эсвэл ер нь яг хичнээн хэмжээний хөрөнгө хүлээгдэж байгаа хэрэгтэй. За би яг хичнээн хэмжээний хөрөнгө гэдгийг бол одоо юу гэдэг яг тоо хэлэхэд бол хэцүү. Гэхдээ ерөнхийдөө бол одоо манай компанийн хувьд бол 2 дахь шатны хөрөнгө оруулалтын дээрээ явж байгаа. Миний яг саяны хэлсэнчлэн маш хэмжээний одоо манай технологийн костлыг датан дээрээ явж байгаа гэж. Тэгэхээр танай компанид одоо гадаадаас хөрөнгө оруулалт хийгдсэн байна гэсэн үг үү? Хийгдсэн байна. За тэгээ одоо тэрийг нэмээд ер нь бол энэ мэдээлэл технологийн ITC-ийн салбарт танах шиг ийм шинэ бүтээгдэхүүн гаргаад тэгээд $1 тэрбум хөрөнгө оруулалт босгож чадах юм бол юу гэдэг вэ? Unicorn. Тэгэхээр Монголд unicorn IT-ийн салбарт байхгүй байгаа одоогоор. Та бүхэн $1 тэрбум босгож Монголын анхны unicorn болох team итгэл байгаа юу? Би бол байгаа гэж хэлсэн. За их сонин үйл явдал болно. Хэрвээ тэх юм бол Монголын залуучуудын бүтээсэн компани $1 тэрбум хөрөнгө ганцаараа босгож чадна гэдэг бол тэр Монгол улс чивэл одоо энэ OT гэдэг оюутлогоо тэгээд Rio эдгээр 10 хэдэн тэрбум долларыг хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр манай нэг компани $1 тэрбум хөрөнгө босгочих юм бол тийм 10 компани байхад бид нар нөгөө газрын доорх баялагчин, газрын дээрх баялаг болох сайхан боломжтой гэж харж байгаа. Тийм учраас би таныг энэ тухай мэдмэгцээ ингээ манай нэвтрүүлэгт өрсөн байгаа. Тэгэхээр тантай ярих өөр нэг зүйл бол химэл оюуны ухааны тухай ярмаар байна. Яагаад гэвэл энэ бид нар ингээл улс төр яриалаар хүний готлох хувцас яриад цүнх цамц ярьж их хооронд дэлхий чинь ингээд химэл оюун ухаан чинь ингээд бүх салбарт ороод ирлээ шүү. Таавал чивэл AWS Certified Machine Learning гэдэг нэртэй Amazon-ы энэ вебсайтын сервисийг тэр дотор machine learning гэдэг нь машин өөрөө сурдаг тэрийг хариуцсан анхны сертификат авсан буюу гэрчлэгийг нь авсан Монгол мэргэжилтэн. Энэ химэл оюун ухааны энэ Монголд нэвтрэх явцыг та яаж харж байна? Ямар төвшөнд байна? Энэ тухай таны бодол. Ерөнхийдөө саяны AWS буюу Amazon Web Service гэдэг компани энэ бол одоо юу гэдэм cloud provider одоо буюу хүмүүст энгийнээр ойлгуулвал одоо энэ сервер хостинг хийдэг тийм тэр одоо зах зээлтэй бол хамгийн доминант компани л да. Тэгээд мөн энэ компани маань маш олон сервисүүд одоо санал болгодог. Маш олон сервис гэдэг нь юу гэдэг тийм машин learning-ийн болон одоо бусад одоо хөгжүүлэлтийг илүү амар болгох тэр маш олон сервисүүдийг санал болгодог. Тэгүрээ чинь компани яг ингээд тэргүүлэгч байгаа. Тэгээд ерөнхийдөө би бас яг энэ AWS-ийн орчинд одоо аппликейшнийг одоо архитект хийх бол энд нөгөө cost efficient байдлаар одоо архитект гаргах чиглэлээр гадаад болон дотоодын компаниудад ерөнхийдөө нэлээд удаан бас ажилласан яг туршлагаараа тэнээр ямар сервисүүд гарч ийн тэрийг яаж одоо efficient-ээр ашиглаж болох вэ гэдгийг илүү маш нарийн судалгаа хийгээд явдаг л та. За тэгээд Монголд одоо яг бид нар яг одоо энэ иймэрхүү AWS ч юм уу те ийм Google-ийн Cloud гэж бас байгаа те Microsoft-ийн Azure гэж байгаа. Эдгээр сервисүүдийг бид нэр ашиглаад Монголдо дэлхийн хэмжээний одоо ийм чанарын төвшөнд сервисүүд, аппликейшнүүд, тийм бүтээгдэхүүн хийх боломжийг бол энэ төр хангаж ийн одоо өгж ийн гэж би үзээд байгаа. Тэгэхээр юу гэдэг яг тэр нэг урд нь юу гэдэг те ганцхан тэнд байдаг Silicon Valley ч юм уу те ганцхан Америкт байдаг тэр мундаг инженерүүд хийдэг тэр hard skill-үүдийг одоо энэ AWS ч юм уу те Google Cloud-ийн сервисүүд юм сервис болгоцсон ингээд санал болгоод байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар одоо юу гэдэг дараагийн бүтээгдэхүүнүүдээ хийхэд илүү амархан болоод байгаа гэсэн. Тий. Гэхдээ тэр бүтээгдэхүүн нь аль ч компани өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлэх тийм технологийн шинжилгээх нь суур болохоор тийм юмнууд яриад байна. Яг зөв тий. Мөн та бүхэн ингээд cloud гэж ярихыг эргэлдээ тайлбарлах юм бол ийм хүнээс хамаардгүй маш том
аль нэг газар хаана байгааг бүүмэд маш том хүчтэй database байгаа, data center байгаа. Тэр нь бид нар орох боломжгүй, хинч орох боломжгүй. Гэхдээ автоматар яаж өдөрднөө тэрүүнд хариу өгдөг юм нэг машин яваад шүү дээ. Тэгэхээр энийг ямар нэг хэмжээгээр юуны өмнө AI гэдгийг ингээ ярихдаа ихтэй дид бүтц байгаа, chips байгаа, дараа нь cloud-сууд байна. Тэгээд дөрөв дэх давхар дээр нь application гэдэг шүү дээ. Тэгэхээр Монголын бүх салбарт бүх бизнес төр application гэдгийг хэрэглэх жил таарна хүсээгүй. Бүх юм гар утас руу орж байгаа тийм ээ. Тэгэхээр энийг хийх салбар болгон дээр энийг ажилуулж чадах тэр том серверүүдтэй холбож болох тэр мэрэгчлэнүүдийг л бэлдэх гэдэг шүү. Та тэрний нэг нь одоо болчиход шүү, тийм ээ. Тэгэхээр энэний явцыг та яаж харж аль зэрэг бид тэр нийгмээр эдийн засгаараа бид ойлгож байна. Монголд бол юу гэдэг яг энэ клауд үйлчилгээг ашиглах явц бол миний бодлоор нэлээд өндөр түвшинд ороод ирсэн. Одоо шинээр гарч байгаа технологийн компаниуд бол маш гоё сервисүүд гаргаж байгаа тийм маш одоо маш сайн аппликейшнүүд, сервисүүд одоо хэрэглэгчид санал болгож байгаа. Database-уудыг тэр нөгөө юу cloud-удаас авч ашиглаад тэгээд өөрсдөө шинэ аппликейшнийг ажилуулах тим ажилтнууд гараад шүү дээ одоо. Тий, тэгж байгаа. Тий. Энэ дээр биш ийм өгшөө нэг юм байна. Энэ certified DevOps engineer гэж байна тий. Эний professional гэсэн сертификатыг өөрөө авсан байна. Энэ чи яг юу гэсэн үг вэ? За, ерөнхийдөө сертификатын нэр нь болохоор AWS Certified DevOps Engineer гэж байгаа юм. Тэгээд энэ нь бол яг би тухайн үедээ бас гадаадын яг Америкт төвтэй медиа платформ гэдэг компанид яг автоматжуулалтын хариуцаад ажиллаж исэн. Тэр үед бол ерөнхийдөө яг 100% клаудын түвшинд тэр аппликейшнийг одоо юу гэдэг автоматар аппликейшны одоо аппликейшнийг оруулах мөн тэрнийг ингээ монитор хийх тэр процессүүд дээр яг энэ AWS-ыг ашигладаг байсан. Яг тэр ажиллаж исэн туршлагынхаа хүрээнд одоо тухайн үед энэ яг энэ сертификатыг судалж аваад авсан байна. Саяны дээр Америкийн компани болохоор Media Platform гэдэг одоо энэ AT&T гэдэг Америкийн одоо хамгийн том телекоммуникашн компани гэдэг те. Тэр компани дотоод одоо жилийн хурал, сарын хурлыг зохион байгуулдаг видео конференсийг 100% хариуцдаг тийм аппликейшн дээрээ ажиллаж байсан. AT&T-ийн тий. Тэр ч одоо Америкийн нэгдсэн улсын хамгийн том холбооны communication компани тий. Одоо 30 орчим сая хэрэглэгчтэй маш том database ажиллаж байна гэсэн үг тий. Тэрний тийм юу конференс хийдэг арга хэмжээг өөрөө зохион байгуулж ирсэн байна шүү дээ. Тий. Жишээ энэ тодорхой жишээн дээр одоо энэ Rio Tinto Монгол гэдэг компани та Gen AI гэдэг мэргэжээр ажиллаж ирсэн. Энэ юу гэсэн үг вэ? Generative AI гэсэн утга санаа гарч байгаа. Generative AI гэдэг бол ерөнхийдөө хүмүүсийн одоо юм raw хөгдөл гэж ярьдаг те. Одоо юу гэдэг учир нь олдохгүй. Тэр бол одоо жирийн хүн уншаад одоо тайлж чадхааргүй энэ тэндээс цугларсан датануудыг одоо юм raw датануудыг үндэслээд тэрэн дээр хүн ойлгож болох тэр датаг маш ойлгомжтойгоор гаргаж ирээд тэн дээр шинэ мэдээлэл үүсгэж байгааг ерөнхийдөө бол generative AI гэдэг. Тэрэн дээр нөгөө шинэ мэдээлэл үүсгэхдээ мэдээж одоо байгаа зах зээл дээр гарцсан байгаа одоо хамгийн сайн одоо large language model гэж яриад байгаа. Хүмүүсийн хамгийн сайн мэдгээр одоо ChatGPT-ийн модельүүд те. Одоо сүүлийн үед маш их одоо нэр хүнднөөсөө одоо Claude-ийн одоо модельүүд ч юм уу. Эдгээр модельүүдийг ашиглаад тэн дээр одоо датануудыг ашиглаад хүн ойлгохоор шин зүйлийг generate хийж гаргахыг generative AI гэдэг. За, Rio Tinto-д болохоор бид нар ямархуу одоо generative AI-ийн төсөл дээр ажиллаж байсан бэхээр ерөөд одоо нэг үгүй байгууллагын дотоод орчинд маш их хэмжээний мэдээллүүд байдаг те. Тэдгээр мэдээллүүдийг одоо хүн олоход маш хэцүү байдаг те. Одоо юу гэдэг жирийн ажилчин би ажилтан байлаа гэхэд би өөрийнхөө амралтыг яаж apply хийх, компани одоо юу гэдэг ямар журмаар apply хийхийг би мэдэхгүй байж болно те. Эсвэл юу гэдэг хичнээн хоног би амрахаа мэдэхгүй ч юм те. Тийм байвал одоо юу гэдэг бид нэг ингээд компани бүх документээс тэр хүнд би одоо амралтаа яаж авах вэ гэж асуухад нь яг компани журмын дагуу та амралтаа ингэж авч болно гэдэг ч юм уу те. Тийм байдлаар тэр мэдээллийг амархан тэр ажилтнад гаргаж өгөх. Тийм одоо төсөл дээр тэн дээр ажиллаж байсан л та. Ерөнхийдөө бид хүсээгүй юм амар том далайн төрлөг төртэй бид нарыг энэ мэдээлэл технологийн шинэ үеийн
химэл оюухантай хамтарч ажилладаг, тэрийг ашигладаг, зардаг юм цоошин газар руу ингээд оруулчихж штеп. Тэгээ ингээд харж байхад бид зэрэг бэлэн байгаа. Монгол боловсон хүчний энэ чиглэлээр бэлдэж гинэ үгүй юу? Та жишээлбэл Беларуст энэ чиглэлээр сурсан хүн байна. AT&T-д Америкт ажилласан байна. Шевасны компанид Америкт ажилласан гэх мэт тэр ингээд энэ соёлыг харж байгаа шүү дээ. Оросын соёлтой ажиллаж үзлээ, Америктэй үзлээ, Монголынхтай одоо ажиллаж байна. Энэтэй холбоотой ер нь бол боловсон хүчиндээ яаж бэлдээсэ гэж та дотроо бодож байна. Монголд бол технологийн компаниудад бол хамгийн их тулгарч байгаа тэр асуудал бол одоо боловсон хүчний тэр асуудал байна. Тийм ч учраас үүдээ яг манай компани одоо саяны ярьсан IC Candle гэдэг төсөл төр хүртэл үүдээ гадаадаас яг бас нэг ганц хоёр яг core инженер авах тийм хүний нөөцийн хэрэгцээ яхахгүй тулгарчлаа юм л та. Яг тэгвэл яг тэнд яг бэлэн яг тэрэн дээр ороод ажиллаж бас хүний нөөц бас жоохон тутмаг байна. Мөн одоо ингээд бид яг ингээд шууд юу гэдэг цоо шинэ хүн аваад тэрийг яг ингээд сургаад ингээд явъя гэхээр одоо яг нөгөө шинээр гарч иж байгаа эжентик төлөвүүд маань тэр шинээр орж иж байгаа ажилтныг хангалттай орлохоор болчиход байгаа. Юу гэсэн үг гэхээр ямар нэгэн шинэ сениор инженер байлаа гэж бодоход тэр маань энэ эжентик төлөвийг ашиглаад тэр шинээр орж иж байгаа инженерийг өөрт нь туслах тэр тусалцааг бол 100% тэр эжентик төлөөс авах боломжтой болчихдог. Дэлхийд даяар AI ялангуяа IT-ийн салбарт байгаа хүмүүсийг саяхан одоо нэг том компаниуд чинь Facebook байна 82,000 хүн ажлаас халж шít. Тэгэхээр нэг талаас айгүй парадоксал AI ингээд орж ирэх тусмаа бид нар яг ийм программер, developer тэр чиглэлийн наад одоо энэ AI-гийн энэ төвшингийнхаа ажлын доор гол ажлыг хийдэг хүмүүсийг халаад шít. Энийг AI орлоод байна тийм үү? Тэгэхээр бид нарын өнөөдрийн байгаа энэ систем чинь бас энэ динамикийг харж тэр AI орлоод байгаагийн биш тэрний дараагийнх нь авна гэвэл юунд анхаарах хэрэгтэй. Ерөнхийдөө бол яг миний төсөөллөөр ирээдүйн яг юу гэдэг энэ чиглэлээр ажилладаг инженерүүд ямар хөө байх вэ гэхээр одоо юм зөгнөлт кинон дээр гардаг шиг ерөнхийдөө юм сайборг талын инженерүүд гарч ирэх байх гэж бодод байна. Яагаад би сайборг гэж хэлж байгаа гэхээр ерөнхийдөө бол программын суурь ойлголтууд тэр тэдгэрүүд яаж ажилдгаа маш сайн мэддэг. Маш туршлагатай. Харин тэр яаж вэ буюу hard skill-ээ тэр төлөвүүдийг ашиглаж хийдэг, хийлгүүлдэг. Мэдээж нөгөө нэг тэр AI дээр ингээд одоо инженерүүдэд маш их туслаад байна, кодуудыг бичээд байна гэдэг нь тэр AI одоо тэр инженерүүдийг шууд тэр AI орлоно гэдэг шууд утгаараа биш л те. Яагаад гэвэл тэн дээр чинь юу гэдэг нэг хүний оролцоо шаардлагатай зүйлүүд стил байсаар байна. Одоо хүртэл маш их байсаар байна. Тэгэхээр яаж юм гэхээр шинээр гарч иж байгаа тэр инженерүүд бол илүү тэр төлийг би яаж илүү өөртөө одоо өөрийнхөө бүтээмжийг өсгөх, би илүү яаж энийг хурднаар хийх, би илүү юу гэдэг тэр төлийг ашиглаад хоёр инженерийн ажлыг хийх. Эсвэл маш найдвартай код бичихийн тулд би тэрийг яаж ашиглах уу гэдэг тэр гарч ирж байгаа шинэ төлөвүүдээ маш сайн судалж тэднийг яаж би нарийн ашиглах уу гэдгээ ойлгоцсон инженерүүд л ирээдүйд хамгийн их одоо яг анзаараад байхад зөв үдирдэхгүй болоос буруу тийшээ явж өгч байгаа байхгүй. Хөөе чи наадхаа бол ийшээгээ чиглүүд ингэ тэгэл гэхгүй юм бол яа өөрийнхөө явах юм бол хамаагүй явд юм билий тийм. За зарим талаараа цагаас өмнө болж байгаа үйл явдлуудыг хоёулаа ярьчлаа. Тэгэхээр таны хийж байгаа зүйл бол харин цагаа олсон, зах зээлээ олсон IC Candle гэж бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энийг одоо ингээд олон хүн ойлгоод үндсийг ойлгоод худалдаж авах эсвэл ийшээгээ хөрөнгө оруулалт хийх тийм. Энд чинь тэгэл орны хилээр энэ төр бүсүүлдэ болох байхад бол тийм. Том арга хэмжээ, том маш том ажлын өмнө байж байгаа юм байна. Гэтэ гол бүтээгдэхүүн хийгдсэн. Тийм учраас нэгдүгээр манай нэвтрүүлэгт орсон талархаж байна. За хоёрдугаар таны болон танай хамт олонны энэ чухал ажилд амжилт хүсье. Энэ дээр бид амжилт гаргаж чадах юм бол маш олон монголчуудад, Монголын залуучуудад итгэл өгсөн том арга хэмжээ гэж харж байгаа. Тэм учраас таны хойноо бүх монголчууд байгаа л гэж та бодож та бүхэнд гэж яваарай л гэж хүсэж байна да. За ойлголоо. Маш их баярлалаа танд. За баярлалаа танд. Баярлалаа.
хүнд үзэгчтэй өнөөдөр IC Candle гэж компаниг үндэслэн байгуулсан төвшин гэж залуутай ярилцлаа. Тэгээ бид нар ер нь бол өнөөдрийн мэдээлэл технологийн хандлага хаашаа байна, тэнд бид ямар байр суурьтай оролцохын, ирээдүйд ер нь тэрийгээ бид яаж харж байгаа энэ бүхнийг яг тодорхой бүтээгдэхүүн дээр тойруулж ярьлаа. King Tower Apartment богдуул цэцэрлэг түрээлэн төлдөх үзмжид харуулцтай. Дэлхийн шилдэг брэндүүдээр тоногдсон төгс хийцлэлтэй. Бүх төрлийн хэрэгцээг хангах хотхон доторх үйлчлэгийг зөкслөөсөн King Tower Apartment. 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.